800 жилийн өмнө дэлхийн хамгийн хүчрэг эзэн түрэн Азийг бүхэлдэн өөрчилж байлаа. Гэхдээ энэ сонирхолтой асуулт байна. Хятадыг өрн захирж байсан хаан үндэ хэн байсан? Тэр бол Чингис хааны ачуу. Монголын хаан Хубилай. Тэр Хятадыг байлдан дагуулж түүх нь Юан гүрэн нэртэй шинэ улс байгуулсан юм. Гэвч өнөөдрөөр зарим түүхчид Юан гүрний Хятад улсыг үздэг бол зарим Монголын эзэн гүрэн гэж нэг хэсэг гэж үздэг. Тэгвэл энэ юунд оршдог? Хубилай хаан үнэхээр ямар гүрэн байгуулсан юм. Өнөөдөр бид Хубилай хааны Юан гүрний түүхүүдийг яттай ихэнх холбогдол сонирхолтой үндэстийг хамтдаа судлах болно. Яахан ба Юан гүрний үндэстэг чинь өнөөдөр бид тийм улстай холбогдсон нэгний тухай ярих. Тэр бол Монгол улсын хаан Юан үндэстэж Хубилай хаан. Хубилай хаан бол зөвхөн байлдан тоглож харин улс төр хоёр эдийн засгийн томоохон шинжилгээ хийсэн өдөрч байлаа. Үүний байгуулсан Юан гүрэн Монголын эзэн гүрний нэг хэсэг байсан бөгөөд Хятад бүхэн анхны гадаад ухааны бүрэн ноёрхон хамтлаас гэж үздэг. Энэ үслээр бид Хубилай хааны амьдрал Юан гүрний үсэл үүний эзэн тэмцдэг өнөөдрийн Хятад холбоотой түүхэн нөлөө эрдэмтдийг нэвшүүлсэн онцлог талаар ярилцах болно. Хубилай хаан 1225 оны 9-р сарын 10-нд мэндэлсэн бөгөөд 1260 оны 1294 онд Монголын эзэн гүрэн Хятадтай хаан байсан. Дорнон даацдах Юан гүрний үндэслэл байлаа. Хубилай хаан Чингис хааны ордонгүй тулгыг ирээдүйд сорготон бэх нэрийг хувааж. Хамгийн том ах мөн хаан нас барсанаар 1260 онд их Монгол улсын хаан ширээ эзлэхийн төлөө өөрийн дүү ариг бүхтэй тэмцэлсэн. 1264 онд ариг бүхийг ялсан бөгөөд хүний энэгүй ялт эзэн гүрний эзлэх үгүй болсон гэж болно. Эсийн хэлж Хубилай хаан Юан улсыг бий болгож алт ордны усалагаас Дунай мөр өөрчлөх хойд мөсөн далаагаас эдхийн далаа өөрчлөх дэлхийн хуурайг хамны 1% багтааж байлаа. Тэрээр Хубилай хаанастай Монголын орны дагуу морь унаа хаан аавын их зэргийн улдаас орох гэр суралцж байлаа. Гэхдээ бус Монголын салбартын тэмцэл соёл төрийн мөрөглөн талаар аргуулт их сонирхолтой байжээ. Түүний ихийг сонирхолтой бэх түүний маш ухаалаг хатан ухаан насын араатын мөхтэй байсныг бүхэн явсан мэднэ. Түүний хүүгээ ямар агуу хаан болохын өмнө байсан хүүгээ авцсан судар ихэнх мэдсэн юм байна. Монголын эзэн гүрний өсвөл 13 дугаар зуунд дэлхийн хамгийн том эзэн гүрэн болж байлаа. Чингис хаан байгуулсан энэ их гүрэн Араас Европын асар том галамт хаан болж байна. Гэхдээ Чингис хааны дараа эзэн гүрэн хэд хэсэг багтсан юм. Эдгээрийн нэг том гүрэн Чингис байгуулсан Юан гүрэн. Хубилай хаан өөрийн гарах нь 1959 онд Мөнхаан асуусан дараа Монголын хаан ширээний тэмцэл эхэлсэн. Энэ үед дээл дүргсэн Хубилай хаан бол түүний ариг бүх хаан ширээний төлөө олон нийт тэмцсэний дараа эцэст нь Хубилай хаан ялж 1260 онд их хаан болсон. Хубилай хаан Монголын улсын хөдөлгөөнд нөрөг зөөр зөөр эрхлэлийг төрийн эрхийн систем нэвтрүүлж эхэлсэн хаан. Юан гүрэн байгуулалтын 1971 онд Хубилай хаан шинэ улсын нэрийг Юан гэж зарласан. Юан гүрэн нийслэл хамгаалалтын өмнөгийн Бээж байна. 1979 онд Хубилай хаан өмнөс улс бүрийг бүх Хятадыг нэгтгээсэн ингэснээр монголчууд Хятадыг анх удаа бүгэлдэн загирсан юм. Юан гүрэн Монгол, Хятад, Төв, Солонгос, Төв Азийн олон газруудыг хамарч байлаа. Хубилай хааны хийсэн шинжилгээс дурдах юм бол Хубилай хаан зөвхөн байлдан дагуулах зогсохгүй улс орноо хөгжүүлээд анхаарч байсан том ухаадад нэг юм. Түүний сонгоолжлын өртөөчлөх ирээгээ цаасан мөнгө нэвсвэртүүдийг нэмлээ. Төрийн захиргаа нь Монголын ард нөхцөлтэй бус Хятадын төрийн захиргааны системийг ашиглан төрийг удирдсан хоёр улсын одоо ардын их Монгол улсын ашигладаг ардын нөхцөлтийн Хятадын төрийн системийг хоссон одоо ийм төрийн шинжилгээ хийсэн гэж үздэг л дээ. Хултан торгоны замаар бол ерөөсөө яасан Аз Европыг гол улс болцоо судлаачдыг өөрчлөлтөө Аз Европ холбосон энэхүү уудан талаараа энийг торгоны замаар их ажил хийсэн гэж үздэг л дээ. Жишээ нь Италийн аялаж Марко Поло Хубилай хааны ордонд очиж ажиллаж байх үедээ Хубилай хааныг ард түмэндээ их цаг зав гаргадаг. Ард түмний үгийг их сонсдог. Тийм хаан байсан гэж өөрийн бичдэг үлдээсэн байна. Соёл ба шинжлэх ухааны хувьд бол Юан гүрний олон соёл холбоотой байлаа. Олон үндэсний хот гэж нэрлэх бий. Монголын бөөгөн шашин, Хятадын болон Персийн хинду болон Исламын шашин, Төв Азийн Европ, Ирсэн шашин болсон олон үндэсний хот байсан юм.
Юан гүрний сулаарлыг харах юм бол хувилаага нас барсан дараа Юан гүрний аашмар сулаар саналтай. Хотоодын тэмцэл, Монгол болон Хятадууд тэмцэл, эдийн засгийн хүндрэл, бослого хөдөлгөөнүүд юм. 1368 он Хятадын Мин Орос бослого гаргасан. Үүнийг түүхэнд улаан альчууртан бослого гэж нэршсэн юм. Юан гүрний үндэслэгч Хувилаа хаанаас дараахан өдөрсөн хаадуудыг бол ерөнхийдөө Хятадаас бол зайлуулсан л та. Гэхдээ тэд нар бол өөрсдөө Юан гүрний өглөөж үздэг. Өнөөгийн Хятадтай холбоотой түүхэн бол өнөө үе Хятадын зарим түүхчид Юан гүрний Хятадын хаант улсын нэг хэсэг бүлэг аймаг гэж үздэг. Гэхдээ энэ олон улсын түүхч Юан гүрний Монголын эдийн бүрднийг нэг хэсэж үзэж хэлэв. Учир нь түүхийн явцад бол ерөөсөө их Монгол улс бол задраа цагаатайн улс, ил хаант улс, алтан ордны улс Юан гүрэн гэж бат Юан гүрэн бол Хятадыг одоо эзлэн сууж байсан улс нэгэлтэй. Эрдэмтэд дунд дараах маргаан байдаг. Ялангуяа Хятад эрдэмтэд Америк, гадаад Европын болон Монгол эрдэмтэд Юан гүрэн Монголын улс байсан. Эсвэл Хятадын хаант улс байсан. Мэдээж Юан гүрэн бол Монгол улс байсан. Яг нэр нь Монгол нэртэй холбогдохгүй болно. Гэхдээ Юан гүрэн бол Монгол улсын задралуулсан томоохон улсуудыг нэг байлаа. Эрдэмтдийн зорилгоо хамаагүй бол зарим төрөл хувилааны дэлхийн анхны олон улсны эзэн нуурын байгуулсан өдөртөгч гэж үздэг. Учир нь хувилаа хаан бол Перс, Аз, Европ, Солонгос, Исламын шашинтай орнууд, Буддын шашинтай орнуудыг нэгтгэсэн томоохон гадуудын нэг. Тэрээр түүний үед олон улсын худалдаа Чингис хаанаас илүү өгч, соёлын нөлцөө Аз ширүүрт даасан соёлын нөлцөө ихийг өгсөн юм. Дүгнэлт нь бол хувилаа хаан бол Монгол нутгийн үед дэлхийн нөхөн онцгой байр суурь эзэлдэг юм. Тэр зөвхөн байгальтанд даваад иж хайрлалт, соёл, худалдаа, төрийн жилтийг өгсөн агуй хөдөр шийдэх түүхийн явц харагдсан. Юан гүрэн Монголын эдийн гүрний хүч чадлыг нэг илэрх бөгөөд Азийн нөхөд гүнөлөө үзүүлсэн. Азийн нөхөд гүнөлөө үзүүлсэн гэдэг нь өөрөө Хятадын анхны энийг элэг бүтэн байх байдлыг бол Юан гүрний эзэн төрмөөлөөс гарсан гэж үздэг юм. Өнөөдөр түүний байгуулсан гүрэн талаар хэмжүүл олон нэвшүүлсээр. Өнөөдөр түүний байгуулсан их олон гүрэн Аз, Европыг дагаасан Хятадын уудам талыг эзэлж байсан ч түүх. Бид бол Юан гүрэн их Чингис хаан юм. Иймээс бид хямрлаг өвөг эцгийн түүхийг сайн солих, өв соёлоо сайн тодлох ёстой. Өнөөдөр миний анхны бичлэг учраас жоохон гацааж төвдөрсөн байх. 29 учраас би жоохон ядарсан нойр хоолоос өгсөн баг. Дараагийн удаа би их Чингис хаан болон Тангууд руу дайлаар морцсон. Алтан ордны улстай ямар усан тундаг Бартан Батаа гэж юм бэ? Хар ядан улс юм бэ? Ямар улс байх юм байгуулсан бэ? Их хааны онгон хаан гэдэг. Бүгд хаан Монгол улс юм бэ? Тойрол хаан гэж юм бэ? Их Чингис хаантай холбоотой байсан хаан 8 мэргэд хэрээд татар амтны талаар ярих болно. Дэмжээ subscribe дараа лайк дараад. Коммент дээр хамгийн их лайк дарагдсан коммент дээр дараагийн сэдвээр ярих. Баярлалаа.